Hey guys, өнөөдөр Дубай шоколад хийх гэж байна. Тэгээд би бол нэг өдөр Дубай шоколад тэгээд Дубай чеви куки хоёр хийгээсэн байхгүй гэсэн чинь өнөөдөр Дубай шоколад тэгээд маргааш Дубай чеви куки яагаад гэлээ оролцсон байна. Миний нэг захирал юмнууд одоо л ирж байна. Тэгээ өнөөдөр хоёуланг нь хийж угаасаа амжихгүй. Тийм учраас ядаж эхлээд нэг нь хийчихье гэж бодоод өдөртөө Дубай шоколадаа хийцгээе. За одоо би шоколадаа хайлуулах гэж байна. Ийм төмөр савнд төмөр тав хийчлээ. Тэгээд энэ ер нь материалаа ер нь Дубай чеви кукинд илүү их ашиглаж байгаа. Тийм учраас энийг нэг жоохон л хийн. Яг энэ дөрвөн юунд. Тэгээ нэг цэцлэрээ 15 секунд пэйжийн талаагаа ингэ хутгаад байх хэрэгтэй мэлээ. Тэгвэл хурдан хайлна гэсэн. За тэгээ би хайлуулж чаддэрий. Би буруу дараалал явж байна. Эхлээд энэ хоёроо хайлах хэрэгтэй юм. Тэгээ дараад нь энийг юу ихгүй л айгуул хурцрах юм шиг байна. Тэгмэд ихлээ энийг хөлий. Нэг юм жижиг юм. Би бараг цагаар хийдтэй хэвчээ мэдгүй ямар ч хутгаж байгаад аргуу биш болгохыг хичээн. Баг тоглоо. Энэ баг болчих юм байна. За ингэж хичээ дээрээс нь энийг хийн. Юу вэ? За тарчлаа. Ямар гоё нэртэж. Би энийг харуулж чадахгүй. За. Би ер нь л гамнах хэрэгтэй. Надад хамгийн чухал нь Дубай чеви куки болохоор ер нь л материалыг гамнах хэрэгтэй. Энийг зүгээр амсах төдийд л Дубай шоколад ямар хөө амт гэдэг юм ингээд амсах төдийд хий гэж бодоод. Ямар сайн гоё мөртчихнэ. Хамгийн чухал нь бол ер нь бол пистачио крем юм билээ. Гоё пистачио крем авбалж гоё амттай л болох юм л. Зарим нэмэр муу хамттай гэдэг юм шиг санагцсан. Тэгээд соусад дээр нь соус гинэ. Креми жоохон юм хүү яа. Ер нь л жоохон гамнах тийшээ. Гэтэ яг болчих юм шиг байна. Баг таарчлаа. Нэг тийм аргуу биш болоог байгааз. Аргуу биш нэ. Аргуу болоог байгааз. Яг таарчлаа шүү. За тэгээд энэ хоёрыг нь маргааш Дубай жунд кукидээ ашиглана. За тэнийг амсч үзье. Янзэ. За одоо энийг хайлуулаад хивэндээ оруулъя. Тэгээд шоколад болохоор нэг дор шууд хайлуулж болох юм блэ. Багаар 20 секунд болгоод тэгээ ингээ хутгаад авах хэрэгтэй мэлээ. Нэг дор хайлуулвал төлөгдөд амар болчтой юм лээ штэ. Яна шоколад нь багтах юм шүү. Нэраа. Яна ямар тэнэг юм. Шоколад нь багтвал ямар тэнэг харамсалтай юм бэ тий. За хайлуулаад юм шингэн болгочлаа. Энэ юу н амар жоохон байна. Энэ хэсэг л юм. Хөрөх нь яах. За одоо хивэн дотроо хий. Сайн харагдахгүй ч магадгүй юм. Кейкний нөө кекс гэдэг чинь дотор нь капкейкний тэр мэрийг хийх зөрүүлэлтэй юм бин лээ л дээ. Миний энэ жоохон зөгцөхгүй гэж магадгүй юм бин л да. Ямар ч гэсэн туршилтаар тэгэл хийгээл үзье. Хэр гүн байх ёстой юм л доо. Би бас шоколад гамнаад болохоор их гүн хийж чадахгүй юм шиг. Тэгвч гэсэн доотлол нь тэгээд ядаж доотлол нь нэг аятайхан хөвтэй байвал бэрцтэй байвал болох байлгүй дээдлийн тэгэл харгалаа л чинь. Ямар ч гэсэн ингээд нэг жаа их хөлдөө нэстэй. Хөлдөөгөөд тэгээд тараад нэхэд юу вэ? Би хөлдөөч дэрий. Тэгээд бүр шоколад төрөхгүй бол ийм цагаан блок шоколад байна. Энийг хөлтэй юм гэж бодож байна.
Тэгээд одоо саяны шоколада хүртэл 5 минут яхад хөлдөж өгөх үү тий. Тэгж найдаж байна. За баг 5-7 минут болсон. Баг хөлдөж өгөх шиг боллоо. Тэгээд одоо дотор нь энийг хий. Энэ шоколада баг буцаага хайлуулах хэрэг гарлаа. Энэ хааны хэсгэнд нь сайн шоколад яаж чадаагүй юм аа. Тэгээд энэ жоо филдчих шиг боллоо. Одоо энийг хайлуулж чадрыг. Би сая балархаж шít. Энэ төмөртэй халбгаас хамт эзэн чинь сая шатгаж байна. Одоо энэ чинь жоох хиншүү гараад байна. Баларсан. За одоо асгаад шоколад нь жоохон дутгал юм шиг санагдаад байна. Энэ хэсэгт яалчгүй хөрсөнгөө. Тэгээд одоо энэ цагаан шоколадаа хайлуулж агаад хийчихье. Тэгвэл сонирхолтой амттай болох байх тийм ээ. Энийг жигэд хийчих гэсэн чинь болдгоо шүү. Хайлтгүй шоколад нь дутаад байна. Мэдсэн бол ахиухан шоколад авдаг гэж тий. Одоо энэ шоколад хайлуулчихад ирье. Нэг иймэрхүү боллоо цагаан шоколад, хар шоколад хоёр хөлтөд. Тэгээд тэн дээрээ тавиад энэ гой самартай болохоор бүр гоё болох юм шүү ээ. Яг хөө жоохон хэлбэргүй л болох юм шиг л юм л та. Энэ жоохон дутцсан дээрээ би тавьчвал ядвал ядэн тий. Энийг нэс дүрч гоё санаалсан. Нэг тийм шовдор бий болчихлоо. Шоколад. Харин ч гоё болж магадгүй юм шиг байна. Цагаан шоколад, хар шоколад хоёр гоё хөлөлдөөд. Тэгээд гоё. Блок шоколад амар гоё дээ. Би блок шоколаданд амар их дуртай. За. Гэт илмэллээ. Одоо энийг би хөлтөвчөнд нэг хэдэн 10 юм уу 15 минут байлгаад тэгээд амсч үзье. За хөлтөвчнөөс гаргаад ирлээ. Тэгээд одоо хуулаад тавья. Sorry дараа. Наран ингээл. Ой, болчлоо штэ. Би энэ баг энэ хан хэсэг нь баг шоколадгүй болцсон байх гэж бодсон чинь болцсон шүү манайхаа. Энэ ч их фейл болчихлоо. Энэ яга юм болчихв? Энэ юу тохиолдов? Бүрэн гүйцэд хөлдөг нь гэж яах вэ? За энэ бол гоё гарч ирлээ. За юм хэлсэн байна. За одоо. За. За. Өчигдөр ямар амар хурд. Ямар Ойлоо. шоколадын түгээдсэн юм хаа. Тэр нэг хэн хаа гэж би надад ичдэг. Яа. Гоёмтой. Энэ нь гоёмтой шнэ.
Хамгийн гол нь доторхон шүү дээ. Намайг гоё. Бүр ингэ дупан бүр ингэ ихтэй бүр амар гоё. Гараагүй тахаа. Хөөе басгүй шүү. Би толгойн ханаар дуулаад идэв. Тэгээд бүр төсөөлсдөөс бүр амар гоё амттай болсон юм. 10-10. Та ээж хэдэн өнөг өгөх вэ? 10. 10-10 золбоо. 8. Тэ маргааш нөгөө Дубай чивик кукиг хийн. За тэгээд бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Тэгээд энэ Дубай шоколаднаас илүү их ажиллагаатай юм лээ. Фейлдэх магадлал 50%. Фейлдчиж магадгүй. Бичлэгтээ лайк дараад, subscribe дараад, коммент хэлээрэй. Үзсэн баярлалаа. Баяртай. Ямар хитэрч.